За сайн байцгаана уу? Манай Астас авторын бас байгууллагын подкаст нэмээд эхний дугаар та бүхэнд хүрэхээр бэлэн боллоо. За өнөөдөр манай зочноор Астас авторын бас байгууллагын тэргүүн зориулан санхүү эдийн засгийн сургуулийн хууль зүйн сургуулийн багш бэлгүүнээр оролцож байна. За тэгээд ерөнхийдөө бид нар энд яах гэж цугларсан байна вэ гэхээр Монгол улсад ерөнхийдөө гэрийн дэжавэр амтны тухайн асуудал нь одоо ямар нэгэн эзний эсвэл ямар нэгэн хүрээллийн ч юм уу тийм байгууллагын асуудал байхаа болоод удаж байгаа. Тэгээ энэ дөр болохоор илүүтэй ерөнхийдөө нийгмийн буюу одоо улс даяар хамарсан асуудал болсон. Тэгэхээр бид нэр өнөөдөр энд Монгол улсын одоо гэрийн дэжавэр амтны тухай одоо хууль зүйн хэрэгжилтэхээр байгаа тухайн нөхцөл байдлын тухай ярилцахаар энэ цугларсан байна. За өнөөдрийн подкастаар миний тавих эхний асуулт болохоор ерөнхийдөө дэлхийн хэмжээнд гэрийн дэжавэр амтны тухай хууль зүйн орчин зохицуулалт нь ерөнхийдөө яаж явд юм бэ? Ямар асуудлуудыг шийдэж өгд юм бэ? Тиймэрхүү одоо гэрийн дэжавэр амтны тухай хуультай улс одоо дэлхийд байдаг уу? Энэ талаар таавч байна. За подкаст үзэж байгаа бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Намайг Бэлгүүн гэдэг. Би эхний асуултанд болохоор дэлхийн хэмжээнд ямар хууль зүйн орчин ер нь гэрийн дэжавэр амтанд байдаг вэ гэж байна. Тэгэхээр ер нь дэлхийн 200 улсаас 120 нь бол яг тодорхой хууль зохицуулалттай байдаг. Тэнд бол мэдээж улс улсынхаа шаардлагыг харж агаад арай жоохон өөр зохицуулсан юмнууд байгаа. Мэдээж яг Монгол улсыг асуудал болсон улсууд бол байхгүй. Улс болгоо яг өөрийнхөө орчинтай. Жишээлбэл Монгол улсыг 5 шуу малаа ингээд сайн зохицуулсан, сайн хамгаалсан улс бол дэлхийд хаач байхгүй. Тэрэн шиг нохоо муурыг айгүй олон жил тэжээсэн, асар хамгаалсан тийм соёлтой улсууд байна. Тэд нар бол бүр ингээд тэр орчин нь өөрөө ингээд хөгжсөөр байгаа. Одоо жишээ нь Европын зарим улсуудад бол гэр бүл салт явж ивэл тэр нь ерөөсөө хүүхэд шиг л хандна шүү. Нэг нохоо, нэг муур нь хүүхэд шиг л хандна шүү гэсэн тийм улсууд бол байна. Гэтэл нохооноос илүү муурыг арай илүү үтсэн тийм улсууд байна. Муурыг нь илүү үтсэн, нохоо ч зүгээр адгуус гэсэн нэг тиймэрхүү хандлагатай улсууд бас байна. Тэгэхээр улс яг онцлогтойд харуулаад зохицуулж ирсэн байна. Монгол улсын хувьд гэвэл өнөө хүртэл яг онцгийн зохицуултгүй жоохон нэг хаягдсан маягийн байжгаад саяхнаас хэдэн жилийн өмнө хууль батлаад одоо нэг энэ тал дээр илүү анхаарч эхэлж байгаа. За энэ тал дээр анхаарч эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр Монгол улсын хувьд одоо жишээлбэл илүү тийм юун дээр анхаарсан зохицуултууд байдаг вэ? Яг хууль гарахаас өмнө бол тухайн орон нутгийн нэг тухайн бүстэй зориулсан журмын хэвмэгтээр нэг зохицуултууд орж ирж эхэлсэн. Яг гомчны одоо асуудлаа шийдэх гэж байгаа аргачлалаа зөвхөн буутахаас өөр сонголтгүйгээр явсаар байгаад сая 2023 оны 8-нд гэрийн дэжавэр амтны тухай хуультай баснаар Монгол улс даяар нэгдсэн зохион байгуулалт зохицуулалттай болсон байгаа. Одоо энэ хуулийг батлуулахад Астас авторын бас байгууллагын үүрэг оролцол нь одоо ямар байсан бэ? Яаж хэрхэн оролцсон бэ? Энэ талаар та дурдвал. Энийг хэрхэнд бол Астас аврын үүснээс хойш ажлуудыг товчхон ярихад анх Астас авар бол ерөөсөө гомжинд гарцсан байгаа амьтдыг нэг бүрчлэн аврах тийм зорилготойгоор нэгдэжсэн, үүсгэн байгуулж ирсэн. Тэгээд бид нар бол чадлаа хоёр тухайн жилдээ 2013 онд нэг 80-аас 90 нохой мөр аваад тэгээд тэр маань бол яг үнэндээ ингээд зөв бүр том 70-аас хүн нэг ганцхан туслыг л аварж байгаа юм шиг ийм үр дүнтэй ийм ажил болж ирсэн. Тэгээд бид нар бол энийг илүү ганц нэг нь аврахаас илүү их үүсрэн юу юм бэ гэдэг. Энийг үүс цоон аврах биш, үүсгэс өмнө яаж хэрэглэх вэ гэд 14 оноос хойш нохомор үржлийг тусах нь хэцүү байгаа юм байна гэдэг рүү орсон. Тэгээд тэрний дараа бол бид нөр өөрсдөө эмнэлэгнэж үзчихлээ. Тухайн үед нийслэлийн удирдлагуудаас спецлэг танилцуулснаар 2017 оноос хойш нийслэлийн хэмжээндээс спецлэг хөтөлбөрүүд явж ирсэн. Тэгтээ хангалттай үр дүнгүй байсан. Тэгээд бид нар бол ер нь бол 2017 оноос эхлээд за бид нар нэг нэгдсэн зохицуулалттай болох тэр анхаарах хэрэгтэй мэнэ гэд бодож ихсэн боловч тэрийг бодит ажил болгож чадахгүй явсараад 2019 20 оноос бол ер нь тэгэхдээ илүү анхаарлаа тавиад асуудлуудаа илүү тодорхой судалгааны шин чанартай болгоод энэний үр дүнд бид нөө хуулийн багаа бүрдүүлээд 2023 оны 19-8 хүртэл 2 жилийн хугацаанд яг хуулийн баг бүтэн баг ажиллаад энэ хуулийг батлуулсан байна.
За тэгэхээр сая нөгөө Монгол улсад маань тодлогыг нь буудаж хорохоор одоо барьдаг гэж сая дурдлаа. Тэгвэл энэ талаар ерөнхийдөө олон улсад эзэнгүй амьтдын тодлогыг яаж барьж хязгаарлалдаг вэ? Энэ талаар та дурдвал. Олон улсад бол ер нь эзэнгүй амьтдын тодлогыг буруулахдаа хамгийн энгийн арга нь бол спей буюу төрөлтийг нь зогсоох байдаг. Тэгэхгүй бол буудаад барахгүй ямар ч улсад угаасаа буудаад барахгүй бүх улсууд ер нь бол нохоо муур айгүй хэрэгтэй амьтын юм байна гэд бүр дээр үеэс авч ирсэн. Жишээлбэл ялангуяа манах шиг хоол хүнсээр дутхгүй газрууд бол байна. Тийм улсууд байна. Зарим бүр ингээл хамаг тарай будаагаа хураагаал өвлчөнгөө нэг тэргээл иддэг тарилангийн аж ахуйтай суурьшсан соёл иргэншлүүд байна. Тэд нар бол тэгэл байгаа хэдэн юм нэг хулгана ороод бүгдийг нийтчихэд өвлийн хойдч байхгүй болчихсон. Тэргэнгүүт тийм учраас муур айгуух тэжээн. За тэгээ хүн хулгайлах гэдэг бол нохоод тэжээн гэд ийм байдлаар айгуу хэрэгтэй амьтан учраас ер нь бол ингэж гэршүүлж гаршуулж гэрэн тэжээр амьтан болгосон байгаа түүхэндээ л гítэл нөгөөдөл чинь бас амьтан л юм чинь зүгээр байхгүй. Хоёр амьтан нийллээ нэг төрөлтөөр 6 гүлэг. За тэгээд жил болгон төрн. Заримдаа бол жилд 2 төрдөг болоод сүүлийн үед. Тэгээд ингээ явхаар чинь нэг хоёрхан ширхэг муур нас гэхэд л ингээл 6 дараа жил нь 36 гэл ингээл үржид явчих ийм боломжтой. Тэгэхээр яг энийг нь зогсоогоод хувь хүн болгон дээр зарим тохиолдолд бол үржүүлэх гэж байгаа бол мэдээж үржүүлэх гэж байгаа ч юм уу тэмцээнд оруулдаг ч юм уу тийм нарийн зохицуулалттай биш бол жирийн хүн бол зүгээр спей хийлэг. Яг тэгвэл спей нь угаасаа тэр амьтных нь өөрийнх нь эрүүл мэндэд ч гэсэн хэрэгтэй. Тэр амьт нь өөрөө ингээд төрж чадахгүй байгаад байвал тэр амьтаа өөрөө айгүй хөвчөнд нэрвэгдэх тийм зовлонтой. Тэгээд муур нохоо тэжэдэг хүмүүс бол мэдж байгаа. Тэр үеэрээ бол амар өмүүлдэг, айгүй ингээд хямардаг тиймэрхүү юмнуудыг нь бүгдийг нь таслан зогсоогоод нэг спей хийлгээл нэг хүн бол нэг нохоо юм уу муураа насан туршдаа асраа хамгаалаад явах. Ерөөсө тогтолцооны хувьд ийм л. Тэгэхгүй бол энэ дээр яг зохицуулахгүй бол анхнаасаа энэ чинь л барихгүй бол дараа нь бол араас нь мянга хөвчлөлтөд асарн авран ч гэжсэн бай. Бууди хорой гэж муу сансан ч угаасаа гүрцэхдэггүй тоотлого нь бол дамбраагүй олон болцдог. Тийм асуудалтай байгаа. Ерөнхийдөө судалгаан дээрээс болохоор гэх тоо баримтнаас харахад 2 хос нохоо жилд 1 жилд 16, 6 жилд 67 мянган болж өсдөг бол одоо 2 хос муур нь 1 жилд 24, тэгээ 6 жилд бүр 11 сая болж өсдөг гэсэн судалгаа байдаг. Одоо тэгэхээр тийм спейцлах хийлгээс болоод энэ эргээд нөгөө Монгол улстай ирээд гэлтгүүд одоо дэлхийн хэмжээнд гэсэн одоо гэрэнт живрамт нь ингээд гудамжинд гарах ч юм уу эзэнгүүд байх асуудал үүсээд байгаа. Тэгвэл Монгол улсад эдгээрийг одоо бас яаж зохицуулж байна? Бас буудан хураах арга нь одоо хэр үр дүнтэй байдгийг та энэ тал дээр. Тий одоо энэ нохоо муурын устгал гээл яг бүр эхнээсээ эхэлсэнгүй бүр 1920-ад оны хүрээний үеэс эхэлжсэн байгаа байхгүй. Тэгэл тэрнээс хойш явсаар ирсэн нохоо устгал одоо 90 онд ч гэсэн буучлаас 2000 онд буучлаас одоо хүртэл ингээ буудсаалын гэдэг чи өөрөө үр дүнгүйг нь харуулж байна л та тий. Жилд одоо зөвхөн Улаанбаатар гэхэд жилдээ 80-100 нохоо бууддаг гэж байна тий. Тэгээд тэрэндээ одоо жишээ нь 2013 онд гэхэд 360 сая төгрөг төсөлдсөн байсан. Тэгээд тэрнээс хойш 2026 он хүртэл ингээ харахаар жил болгон тогтмол өссөөр ирсэн мөн тэр зардал төсвийн мөнгө гэсэн чинь ард иргэдийн татврын мөнгө. Одоо энэ жил гэхэд 25 он гэхэд 2 тэрбум гарчихсан явдсан тань нохоо устгалын зардал нь тэр чи одоо бүтэн баг нэг хүүхдийн сургууль цэцэрлэг барьчих мөнгө ингээ явж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд нохоо устгал өөрөө тэр төсвийн өргүү зардлаасаа гадна үр дүнгууд өргүү зардлаасаа гадна маш олон бас юм сөргүүр дагаврууд байна л та. Одоо жишээ нь зөвхөн нохоо буудус нохоо муурныхаа сэг зэмийг цагаан давны хоогийн цэг дээр ингээд жилд 80 мянган нохооны сэг зэм хаягдаж ийн гэдэг чинь өөрөө тэндээс хадар төвчний асар өндөр эрсдэл үүсгэж байна тий. Тэгээ хамгийн гол нь нөгөө одоо чинь 24 онд тэнд авч хаягдаж буулгацсан нохоо мууны сэг зэм байгаль шингэж амжааг байхад 25 оны нохоо мууны сэг зэм ингээд нэмэгдээд очине. Тэнд чи өөрөө ингээд ямар ч өвчнөд халдвар төвчин үүсэх асар өндөр эрсдэл үүсгэж байгаа байхгүй. Сая тэр 24 25 оны том үерүүдийн үеэр одоо тэр цагаан давны хоогийн цэг чи өөрөө жоохон өндөрлөх газар байгаа ш. Тэндээс ингээ усны ус дүүрээд усад доош орж ирэх тэрээр халдвар төвч орж ирэх асар өндөр эрсдэл үүссэн байгаа байхгүй тий.
гэх мэтчлэн нийгмийн асуудал. Тэгээд дээр нь одоо 2020 онд лөө 19 онд лөө нөө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хурал дээр одоо нөө үл анзаа гэдэг халдвар төвчнүүдийн асуудлыг яригдахад Африкийн халуун орнуудаас гадна одоо нөө хүйтэн өвөл болдог мөртлөөсөн халдвар төвчний эрсдэл асар өндөртэй хотуудын жагсаалтанд манай Монгол Улаанбаатар хот орцсон гэж байгаа байхгүй жишээ. Энэ чинь яг аз олж өвөл болдог тултай гайг болоод байгаа гэсэн үг. Тэгээд тэр хөлсний бохирдлоор бол одоо чинь бохирдол нь шалтгаанууд донд хамгийн нэгдүгээр нөхөн жорлон, хоёрдугаар тэр нөхөн буудус нөхөн хүмүүс эзэм гэх мэт ингээд нийгмийн эрүүл мэндийн асуудал энэ давхар яригдчихэж байгаа. Зөвхөн амтнаас гадна нөгөө талаас бас одоо Монгол улс ингээд ээлж уушлаа энэ рүү хөгжүүлье гэж ярьж байдаг тэгэхэд даацаа савар байгуулах руу маш олон удаа гадны жуулч тал бүтчихсэн л та. Ингээд танаа ус аргуу яйлаа зугаалаа явж идэл нүдэндээ нохоо буудаад ингээд өрлүүлээд авчлаа туссан шүтэн нөлөө. Тэгээд чи одоо Европ юм уу өндөр хөгжилтэй орнуудын хүмүүсийн хувьд бол чинь маш амжилттай үзэгдэл хэвгүй. Тэгээд бидний хувьд болохоор энэ ингээд энгийн юм шиг болчиход одоо бүр Facebook сошиал орчныг харж байхад ингээд нэлээд буянтай барийн царайтай настай ихчнэр хүртэлтэй энэ хогбууд жалаачаа гэж ингээд бичиж сууж идэв болцсон. Энэ бол энгийн болцсон байгаа шинж хэвгүй тийм. Мөн миний хувьд одоо хамгийн эмзэгэлдэг юм бол одоо чинь бага насны хүүхдүүдийг нохоо устгалч өөр нь үүрээр өглөөгөр явдаг. Тэгээ нөгөө бага насны гэр бүлийн хүүхдүүдийг өглөө хичээлдээ явж хахад нь хүүхдийн нүдэн дээр нохоо буудж устгадаг асуудал бол маш одоо аюултай үр дүнтэй л ирээдүйд яа тэгэхээр тэр хүүхдүүд хүчирхийлэл энэ аллагыг зүгээр энгийн юм шиг ойлгодог болоод том хүн болчихно гэсэн үг. Тэр чинь том болоод нийгэмд гараад ажиллаж амьдрна. Гэхдээ тэр үедээ тийм сэтгхүйтэй болсон хүн зөв нийгэм шийдэж чадах уу? Одоо нийгмийн нэг эдис болж амьдрч чадах уу те? Нийгэмд ямар хор өнөлтөө хүн болох уу? Гэх мэтлэн олон асуудлууд байна л та. Тэгэхээр өнөөдөө энэ хоб бодлоготой холбоотой одоо Монгол улсын гэрэнт амтны тухай хуулийн дээр ер нь ямар зүйл залтуудыг тусгаж өгсөн байт юм бэ? Гэрэнт амтны тухай хуулийнх нь яг өөр дээр нь бол нохоо буудлагыг шууд хатуу хориглолцсон байгаа. Ууг нь бол гэхдээ тэрэн дээрээ бас жоохон нарийн зохицуулттай. Яг гэвэл хуулийг ялангуяа шинээр гаргаж байгаа хууль. За ялангуяа энэ шиг гэрэнт амтан бол анхдагч хуулийн төслөөсөн тухай үедээ цоо шин харилцаа өмнө огт хуулиар зохицуулаагүй харилцааг шинээр зохицуулж ингээ бүр салбарыг одоо бий болгож байгаа гэсэн үг. Энэ хуулийн дээр яг шууд ийм хатуу зохицуулт хийчихээр бас хэрэгжил талдаа айгу асуудалтай, дутагдaltaй талууд гарч ирнэ. Тэгэхээр бидний хувьд бол ийм тохиолдолд хуулийн техникийн хувьд бол шилжилтийн үеийн зохицуулт ч гэдэг юм уу, дагаж мөрдөх журмын тухай хуульч гэдэг юм уу, тиймэрхүү жоохон зохицуулт хийцдэг. Тэгээд яг яаж хийсэн бэ гэхээр 5 жилийн дараанаас энэ хуулийн заалт хэрэгжиж эхэлнэ шүү гэ. Яг хуулийн заалтыханд тоотон оруулж байгаа. Тэгээ энийг 5 жилийн дараанаас хэрэгжүүлнэ гэж. Тэрнийх нь учир нь болохоор шууд бас буудахаа болчвол яг одоогийн асуудал шийдэгдэхгүй. Яг одоо тулгамдсан байгаа асуудал нь бол ялцчихгүй бас буудъя гэдэг байгаа хүмүүсийн бүр 100% буруутгах аргагүй. Тэр чинь ялцчихгүй бас миний хүн хүүхэд хадчих гад ч юм уу те. Эсвэл орчин тойронд ямар нэгэн байдлаар сөрөг нөлөөлөл үзүүлээд л байгаа учраас тийм байгаа шүү дээ. Тэгэхээр 5 жилийн дараанаас бол яг бүр огт буудахаа болий сайхан болъё. Тэрнээс өмнө юу хийх хэрэгтэй вэ гэхээр бүртгэлжүүлээд тэр эзэн дээр нь хариуцлагыг өгөөд асраа хамгаалагч болж байгаа хүн нь өөрөө вакциныг хийлгэн, спрейийг хийлгэн. Тэгээ хэдэн жил спрей бүх амьтанд спрей хийгээд явчихвал юм бол угаасаа явандаа 5 жилийн дараа буудах шаардлага ч буудахаар хэмжээний олон нохож байхгүй болох л санаа нь бол тийм байгаа гэсэн. Тэгээд эрүүл мэндийн асуудал дээр ч гэсэндээ тэр гудамжны амьтад чинь яг төрсний бохирдол байгаа даа гэхээр нохоо мөр өөрөө заван амьтад биш. Тэр чинь вакцинд хамрагдахгүй. За тэгээд айлбал олж чадж байгаа ямаа л идэж уун гэхэр чинь тэд нар өөрсдөө айгүй эрүүл мэнд нь муу. Тэгээд өвчин зовлонд ингээ нэр өгдсөн байгаад байдаг. Хүний асар хамгаалж байгаа муур нохоо бол тийм байдалд хэвтэж орохгүй. Хүн бол ингээл тогтмол вакцинд нь анханасаа вакцинд нь оруулчин тогтмол тулгаа хийлгээд явна. Хуйлтан ч гэсэн ингээд заасан байгаа. Тэгээд мэдээж хүн өөрийнхөө л амьтанд юу гэж муу юм өгөхийг чадах хамгийн сайнараа л хоол хүнсийг нь өгөөд явна. Тийм байхад бол эрүүл мэндийн асуудал бол гарах нь хамаагүй бага болчихж байгаа. Хэрвээ заавал ингэж одоо буудаж хороох аргыг ашиглаад одоо тэгтлийн хэмжээнд одоо
нохоо муурны маань өсөлт нь одоо давц мань гэсэн үг шүү дээ. Хэрэглээс. Тэгвэл энэний яг ингээд гол буруутныг одоо хин гэж харж байна. Тэгээ одоо нохоо муурыг эзэмшигч буюу насран хамгаалагч нар тийм тэдний хариуцлагагүй одоо байдал замбраагүй үржүүлэх үр дүн л ерөөсөө яг энэ гомжны амьтдын хүүсэр болоод байна л та. Тэр асуудал ингээд бүр томоор нарыг бол одоо чинь 20,000 жилийн өмнө хүмүүс аратны амьтнаас өөрсдөө хамгаалах ан хийхдээ хэрэглэх зорилгоор тэг зүг зүгээр өвчсөн чоног амьтныг гашуулж өөрөөсөө 100% хамааралтай болгочоод өөрөөсөө хариуцлагагүй босуулж замбрааг үржүүлчихэд одоо буцаад өөрөөсөө мөнгөөр буцаад тэднийг бууд тусдаж энэ чинь нэг юм сонин үзэгдэл болж байгаа байхгүй тийм. Яг ингээд буцаад жижигсгээд ярихад бол манай Монголд одоо уул нь бол ингээд хөдөө орон нутагт малчин соёлын хэмжлэрээ байх үедээ нохоо бол хүний ялангуяа малчин хүний бол маш чухал одоо гишүүншдэг гэр бүлийнтэй одоо малчин хүн бүтэн өртөө оноход сайн нохоотой яг бүтэн өртөө ондог гэдэг хүртэл тийм үг байдаг тийм. Тэр нөө суурин соёлын хэмжлэл рүү ингээд орж ирснээрээ одоо бүр хүрээ үсээ тэ хүрээнд ингээд тэр нөө дээрийн 1910 оны зураг гэдэг чинь хүрээнд ингээд асар олон нохоо байж идэг. Нас барц хүмүүсийг нийтж барьжсэн гэдэг л аимшигтай санагддаг. Тэгэхээр суурин соёлын хэмжлэл рүү орж ирэнгүүт тэнд замбрааг үржүүлэх маш их явагдсан. Тэр нь одоо хүртэл үргэлжлэхээр байгаа нэг шинжилгээ. Тэгээд үржүүл ер нь хомор тижээж байгаа хүмүүс ингээд хараад тахад нэг юм үнэхээр амтан хайрладаг хүмүүсийн нэг хэсэг үнтэй одоо үйлдвэр ухсаа ялгаагүй хамаагүй тижээдэг. Тэгээд сайхан специалхан илгээд гой тижээждэг. Мэдээж бас үнэхээр Монгол улсаа нохоо үржүүлэх гэсэн цөөхөн маш цөөхөн хэсэг хүмүүс үнтэй. Айгу нохоо өндөр цусыг хадгалаад үнэхээр сайн үржүүлэхээ маш сайн өндөр хяналттай хийдэг. Тэрнээс гадна тэгэхээр нохоо муурыг зүгээр одоо цалингаас гадуур хорлох гэж хардаг гэсэн хүмүүс юм л дээ. Ингээ зүгээр үржүүлээл зараад байх сонирхолтой. Тэрийг бүр ингээд цалингаас гадуур орлоо зарим бүр ингээд насан туршийнх нь гэр бүлийнх нь хижээдэг тийм юу нь болцсон. Тэг гэр бүлийнх нь үндсэн орлого нь болцсон ч байгаа шиг тийм. Эсвэл зүгээр нөгөө нэг одоо ялангуяа гэр болд их харагдаж байна л да. Нохоо муурыг нохоо зүгээр л нэг хашааны хонхны үргээр хижээдэг тийм. Хаашаа хаалга болдлоо. Нохоо утсан удаа хин нэг юм ирж байгаа шиг байна гэсэн тийм байдлаар тийжээдэг тэрэндээ хоол ундч өгдөг нэг жорны ханачууд ингээ метр өрөхгүй 5 жил болцсон ч ах шиг тийм гэх мэтлээ ингээ иймэрхүү асаан хамгаалагч нарын төрлүүд байгаа. Тэгэд энэ бүгд уулна бүгд хариуцлагатай болоод одоо саний манай батлагдсан хуулийг бүгд чанд дагаж мөрдөөд нохоо мураа бүтэлжүүлээд спецлага хийх нийлгээд өнөхөр өндөр цусныхаа тэмцээн уралдаанд оролцуулах гэж байгаа нохоогоо маш тусад нь байлгаад тий өнөхөр өндөр цусаа хадгалаад үн цэнээс өндөр бариад ингээд явчихвол бол бид нарт одоо бидний сая дээр 5 жилийн дараа ихэд нохоо буудлага зогсно гэж байгаа нь бидний хамгийн өөдрөгөөрөө харж байгаа хугацаа 5 жил байхгүй тийм. Тэгээд ингэчих юм бол 5 жилийн дараа ихэд энэ чинь ундсны амтан байхгүй болоод бид нар эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөл бүрдэх гэдэг байгаа байхгүй. Одоо энэ тэнд одоо жишээл одоо Астас авар групп төр одоо basic-д одоо энэ тэнд одоо амтан ингээд харьцлаар ингээд одоо тамлуулсан ч юм уу тиймэрхүү тохиолдлуудын ингээд зураг бичлэг хэсгээр цацагддаг. Тэгээ хүмүүс одоо коммент дээр нь одоо нэг хэсэг сенсацлж байгаа. Тэгээд тэр байдал ингээд мартагддаг ч юм уу. Одоо түрүүн бас дурдсан одоо нэг 1 метр хүрэхгүй зан ингээд гинжлээд хайждаг ч юм уу. Энэ дээр өөрөөдөө хууль дээр тийм яг одоо шийтгэн ч юм уу одоо эзнийг шийтгэн хариуцлага тооцно гэдэг тийм заалт одоо орж өгсөн байт юм болов уу? Хууль дээр бол угсаа заалт нь байгаа. Төрчлийн тухай хуулиар тийм хүчирхийлэл үлдэж болохгүй гэдэг тийм заалт бол төрчлийн тухай хууль дээр хүчирхийлэл үлдвэл торгоно гэдэг. Энэхтэй хэр яг хэрэгждэг юм бол хүчирхийлэл гэдэг нь өөрөө бол нөгөө гэрэн жижиг амтны тухай хууль дээр ийм гэдэг мэдээж харагчлах зоодох нүдэх тиймэрхүү юмуд бүгд орцсон байгаа. Тэгээ хэрэгжихгүй нь бол бас цэвэр иргэдээсээ л хамаарах гэдэг юм л та. Тэг иргэний оролцоо гэдээ бас зүйлдэл ч гэсэн байгаа. Тэрэн зүгээр нөгөө одоо үндсэн хууль дээр нөгөө эрхтэй үүрэгтэй гэдэг шиг жоохон уурайлсан маягийн та нар өөрсдөө оролцоорой гэх. Тэгээ тэр цэвэр хэрэгжилт юунаас хамаарах вэ гэхээр мэдээлэл өгч ижил одоо дуудлагаас л хамаарна. Тэгээд хин өгөх ёстой гэхээр яг тэр анх харсан хүн Facebook дээр постлоод одоо асуудлыг яаж байгаа бол сайн байна. Тэрнээс гадна бас яг тэр даруйда цагдаад залахгүй бол тэгэхгүй л ингээл адтаа савраас хүлээгээл нэг пост оруулчаал хүй хай гээл гэтэл би ингээ адтаа савар групп дээр харснаа.
цагдаараа залгаа. Би сая Facebook дээр пост харлаа. Ийм байна, тийм байна. Эсвэл Азтай саварч гисэн хэдий ажлуудын групп нь ч байна. Манай группт нэг ийм пост орж ийн. Ингээд цагдаад мэдээлэл өгөхөл өөрөө хууль талаас ямар ч бодохгүй. Ер нь гэрэн төжир амтны хуулийн хувьд ч гэсэндээ. Угаасаа яг нөгөө хүн өөрийнхөө одоо үтсэн харснаа л мэдээлэл өгөхгүй бол тэр чинь ямар ч бодохгүй. Тэгэхээр тэр анхны харж байгаа хүн болгонд л илүү хатуу шаарддаг л байх хэрэгтэй. Тэр болсон тохиолдол дээр нөгөө нэг айлан гаднаас нэг нохойг машин чигч аваад ингээл яваад гэсэн нэг бичлэг явуулж ирсэн л. Тэгээ тэрэн дээр чинь манай Астасаа нэг гишүүн тэр харсан пост хийсэг нь өөрөө цагдаад мэдэгдээгүй. Тэр постыг хараад одоо намтанд хайртай хүн одоо эмзэглээд тухайн дүүрийн цагдаад хандсан чинь цагдаа та өөрөө яг хохирч юм уу? Яг энгийн тэгж шууд хохирч та мөн үү биш үү гэдэг. Ингээд тэн дээр яг нөгөө хууль зүйн зохицуулалт тэр асуудал үүсдэг юм билээ л дээ. Тэгэхээр нөгөө нэг тэр хүчрхийллийг харсан хүн шууд одоо цагдаад мэдээлэл өгч явах нь илүү үр дүнтэй юм байна гэж харсан. Тэр төлөвшөл тий. Хүүхдийнхээ өмнөөс л эцэг ихэн дуурахаас биш. Өөр тохиолдолд бол яг хүн өөрөө өөрийнхөө хохирж гэнэ үү, харсан үдсэн юм байна уу тэр юм аа гэдгийг хууль дээр заасан залтуудаас зөрчиж байгаа тохиолдлыг харж байгаа бол эхнийг харсан хүн шууд мэдээлэл өгчөж нэг цагдаа дээр асуудал нь өндөр авах боломж нь бүрдэж байгаа юм бэл. Эргээд цагдаа нар маань болохоор хэр одоо гэрэнчээр хамтынхаа тухай хуульд одоо танилцсан мэдээлэлтэй гэдэг юм бол одоо бас нэг кейсээс ажиглагдсан одоо нөгөө одоо яг дуудлага өгөөд ингээд дуудсан чинь цагдаа нар нь одоо зүгээр одоо ирж үзчихэд ч юм уу одоо тэр тухай бас ингээд ямар шийдэл гаргадуулахаа сайн мэдгүй буцаа зүгээр яваад өгдөг ч юм уу. Тэмхүү тохиолдлуудаас гарсан байсан. Энэ дээр яг яа гэм бэл. Яг надад өөртөө тийм тохиолдол практик юуг нь сайн мэдэхгүй. Тоо мэдээлэл ч гэсэн албаны тоо бол байхгүй. Гэхдээ ер нь яг тийм хандлага байгааг үүсэхгүй. Цагдаа нар ч угаасаа тэгэл жилд одоо хэдэн хууль гоо Монгол улсад 800-аад хууль байдаг. Тэгээ нөгөөдөл нэг байн нэмэлт өөрчлөлт. Тэр болгон чи нэг зөрчлийн тухай хууль дээр нэг юм нэмсэн байна уугүй байна уу гэдгийг бас ингээд тэр бүгдийг мэдэх тэр хүмүүс ч гэсэн тэгэл яг л одоо бүх хуулийг мэдэх боломж өөрсдөө тэр зөрчлийн тухай хуулийг цээжээр мэдэхгүй тэгээд жоохон тийм сургалт судалгаан дээр нь анхаарах хэрэгтэй асуудал байдаг гэж магадгүй бас. Гэхдээ иргэн өөрөө ингээд мэдээлэлээ сайн угаасаа бүрэн мэдээлэл авсан байвал энэ зөрчлийн тухай хуулийн энэ дээр нэг юм байгаа штэ. Гэл ингэчгэд бол цагдаа үгүй штэ гэж бол ямар ч цагдаа тэгж хандахгүй л дээ. Тэгэл тийм байна. За тэгвэл энийхэн дагуу ингэчээ гэл асуудал бол ер нь тийм л. Тэгээ шийдэгдчих бол бүрэн боломжтой л гэж бодож байна. Одоо энэ тэнд зохиогдож байгаа янз бүрийн тийм нохой зодон гэж одоо зүйл байгаа шүү дээ. Энэ нь одоо яг тийм зохистой зүйл юм уу, байх ёстой зүйл юм уу? Эсвэл хүчирхийлэл гэж одоо харагдах уу? Энэ талаар одоо яг зөвхөн одоо хүний нөгөө нэг одоо хүний одоо өөрийнх нь үзэл гэх юм уу те. Тэр талаас авах юм бол угаасаа л энэ чинь яач ч удсан тийм зөв зохистой зүйл биш л байгаа байхгүй те. Тэгээд дээр нь яг манай гэрэнч амтны үйлдэл бол нэг бас тодорхой тусдан заагаад өгсөн одоо амтны хүчирхийлэл рүү оруулаад тэгээд энэ хой зодон гэдэг юм ч одоо олон улсад бүр ингээд хуулиараа хоригдлогдсон орнууд маш олон байгаа. Тэрийг тийм нэг тэмцээн уралдаан гэдэг юм уу одоо нэг тийм нэг бахархаад байх юм ерөөсөө биш байгаа байхгүй тийм. Тэр амтан бол тэр эзнийхээ хүслээр зодтолж байгаа шүү дээ. Тэрнээс ш нэг хөрхийг өрөвдмөр шүү дээ. Ингээд зодтолж байгаа хоёр нохоо ингээд бүр ингээд доор нарт залуулж байгаа мэт эзэн ингээд ойрлохоор эзнээ дуу сонсоод сүүл нэгээ годгонж байгаа байхгүй тийм. Энд чи өөрөө маш аимшигтай одоо гаж тим юм болж байгаа байхгүй. Тэр яг манай ингээд Facebook групп мөрөвтөр юм нохоо зодоонтой асуудлууд ингээд гарахлаар тэн дээр бол одоо ингээд мэтгэлцэн маргаан болж байгаа юм л та комментээр. Тэгээ ингээд наа чи юм буруу гаж шүлтлээ гэд хэлэхлээр бид нар одоо жишээ нь тэр нохооны байгальтаас дамт нэг малтай гараад малаа чоноос хамгаалах инстинктийг нь хадгалж байгаа гэдэг нэг тийм утгагүй юм яриад байдаг байхгүй. Одоо жишээ нь тэрийг одоо ингээд би бас гайхалган л та. Одоо жишээ нь хотод хашаанд ижээд сойрны хооронд зодтолдуулаад ялсан хөдөө очиод яг шууд чонтой нүүр тулахад бэлэн үү те. Анхнаасаа мал дээр байгаад өссөн яг тэр орчиндөө том болцсон нохоо бол мал амтнаа хамгаалах инстинкт нь суудсан. Тийм тохиолдолд тэр нэг ч одоо нэг хамгаалах
ажиллаа хийн штэ тийм. Тэгэхээр нэг иймэрхүү юм сонин юм асуудууд бас гараад тэмцээнүүд чинь дандаа угсаа далдуурл хэлбэртэй зохион байгуулж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь ухамсарын нэг тодорхой төвшөнд бол буруу болохгүй юм хийгээд байна гэдэг мэдээд байгаа юм байна. Тэгээ хамгийн аимшигтай тэрийг бас ингээд үзэж байгаа хүмүүс нь жоохон хүүхдүүд байгалаад ирсэн. Тин чинь амтан цус нөштэй болж жаад хүүхдүүд инээц ингээ үзэж зогсож байгаа тийм бичлэг зургууд бол хэд харж байсан баг. Тэр бол одоо хүүхдтэй ямар ч зүйлүүд өөрөө л үзүүлээд байгаа. Ер нь нэг сэтгцийн үед бол цоо ерөл хүний их бол юм яаж чадсан энгийн зөв энгийн ухаанаар батууд л биш байгаа байхгүй тийм. Яг тэрийг бол одоо хуулинд заагаад өгсөн байгаа. Тэгээд яг одоохондоо нэг яг тэрийг зааж өгснөөс хойш бол бас эднэрийн тэр заван одоо муухай тэмцээн илүү дад хэлбэрлүү орчих шиг боллоо л та. Өмнө ил тод ингээ шууд загмаар явж идэг байсан шүү дээ. Тэгэхээр яг дад хэлбэр рүү орж байгаа нэг талаас одоо тийм айжна тоонч гэсээр багасч байгаа боловч нөгөө талаас нөгөө нэг талт хэлбэр рүү орох тусмаа нөгөө юм чинь өөрөө бас илүү аюултай болох магадлал өндөртэй болсон шүү дээ. Одоо нохомон хөвлөлт зогсоогооч тэгэхээр ингээд чинь байгалийн зам гэдэг тиймэрхүү юм ирдэг байхгүй. Тэгээ тийм хүмүүс нөгөө хэлэхэд байгалийн зам гэдэг юм чинь байгаль гэдэг чинь уул ус хангаа дэлхий говь тий. Тэнд бол байгалийн зам явагдана. Тэнд амтэн төрөөд байгалийн шалгарлаараа хөлж өгөх нүхэд амьд гархан гараа чадaltaй амьд гараад тий. Одоо юу гэдэг нэг нөхөрчээл тий. Чадaltaй нөхөрч энэ чинь айгүй өндөр шалгуур явагдчихэж үжил явагдаж байгаа байхгүй тий. Одоо нэг бэлгүүдээс ганцхан чоныг буу хоёр чондоо арай гэж нэг үйлчлэлд ордог ч юм уу тийм. Тэгэхээр чин юм суурин соёл иргэн шиг сая 500 үнэтэй хотод жишээ нь одоо байгалийн шалгалт ярих нь нэр маш утгагүй зүйл байхгүй тийм. Тэгэхээр энэ амтан бол биднээс 100% хамааралтай хүнтэй байнга ойрхон байдаг ирсэн ийм амт дээр бол байгалийн шалгалтыг ярих маш боломжгүй ба. Тэгээд дээр нь хэрвээ үнэхээр тэр урамчин нохоо муур танай гэр бүл ч юм уу хүүхдүүд чинь аюул занал хийл учруулад ингээд тийм хэцүү байгаа бол энэ асуудлыг хүн л шийднэ тий. Нохоо мөр өөрсдөө бие таа шийдэх тийм чадвартай амьтад биш. Тэгэхээр тэрийг бид нар л зохицуулахгүй болохгүй гэдэг ийм нөгөө нэг санаануудыг хэлж өгдөг л дээ бид нар бас чадлаа хэрэг. Тэгэд одоо бол хуулийн зохицуулалт нь одчихсан. Хэрвээ түүний бэлтгэний хэлдгээр бүртгүүлжүүлэлт энэ хяналт ингээд нарийн түвшинд ороод ирэхлээр тэр хүмүүсийн тэр шүтлэгтэй байна шүтлэхгүй байна байгалийн зам гэж боддог байна үгүй хамаагүй энэ үржилт хянагдах хэрэгтэй л та. Сүүлд нэг мэдээлэл гарсан байсан нөгөө одоо тухайн одоо орон сууцад амьдарч байгаа иргэн гэрэнт жирамтанд тэжээвэл одоо сөөхтэй буюу сууц өмчлөлттэй холбоондоо төлбөр одоо өгнө гэд. Энэ одоо яг тийм яг хууль ёсны дагуу юу эсвэл зүгээр тухай дотроо шийдэх асуудал уу? Энэ мэддэг би л бол анх сонсчод гайхчихлээ. Одоо нөгөө сөөх гэдэг чинь тухайн байрны орсон суугчдын өөрсдөө дундаасаа сонгоод дүрм журм өөрсдөө зохиодог. Тийм иргэдийн нэгдэл шүү дээ, тийм. Орсон суугчдын нэгдэл, тийм. Сууц өмчлөгчдийн холбоо гэж байна шүү дээ. Тэр сууцыг өмчлөж байгаа хүмүүсийн нэгдэл гэхгүй, тийм. Тэд нар тэр тухайн одоо орсон суугаа байрныхаас иргэдээс нохоо мөртэй иргэдээс хэдэн төгрөг авах уу гэдгийг тэр сөөх өөрөө шийдэх хэрэгтэй байхгүй тийм. Зарим газар 50,000 авч байгаа газар ч байдаг гэж байна. Зарим нь 20,000, зарим нь 5,000, зарим нь авдаггүй ч байна тийм. Тэгэхээр тэрийг бол сөөх өөрөө шийдэх хэрэгтэй байхгүй болно. Тэгээ тэрийг тийм нэгдсэн зохицуулалт оруулах гэж байгаа юм бол би жоохон хөвдөөс гайхаад л өнгөрчсэн тухай. Тэгээ хуулийн тэгээд яг юу тэрэн дээр бас юу энэ ч нөгөө хуулийнх нь хамгийн анхны ноорог одоо дөнгөж засаг дээр боловсруулад гаргаж байгаа олон нийтэд гаргаж байгаа анхны ноорог. Тэгээ энэ дээр яг өөрчлөлт бол орно. Энэ ер нь үндсэндээ анх яаж бий болсон бэ гэдээ харахаар би бас яамныхантай уулзсан хөлдөө дотор тэргийн яам дээр энийг хариуцж боловсруулж байгаа болохоор тэгээд үндсэндээ эхний нооргийг бол нэг сөөхүүдтэйгээ хэлэлцүүлж байгаад хийцэн. Тэгээ нэг дундаж сөөхийн дарга ямар шүү хэлээд те нэг 100 сөөхийн дарга цуглаад уулзалт хийсэн байна. Хэр чи нэг ямар шүү уулзалт хийсэн төсөөлөгдөж байгаа. За тэгээд яг иймэрхүү юмд идэвхтэй явах дарга нар нь ямар шүү хүмүүс байх нь ойлгомжтой. Тэгээ ганц энэ асуудал дээр биш ер нь ингээл үгүй одоо манай орчин зөвчтэй ингээд энэ хуулийн дээр ингэ хэрэгтэй байна гэл. Үгүй ногоон байгууламж юм байна. Лифт юм байна. Энэ айлын нохоо юм байна гэх нэг ийм юмнууд нь ингээд бүр давлгаалж ороод
Тэгэнгүүт за яг хоо гэж ихний ээлжин нөгөө бүгдийг ингээд чагсаагаал иргэдээс авсан саналаа оруулаад эргүүлээд ингээ гаргацсан байгаа ихний бүтээгдэхүүн энэ тоххой. Тэгээ би бас яг энэ асуудлаар ямнахантай уулзсан. Тэгээд ярьсан ингээд дотоод арчилгээ сая одоо манай зоохон яриад байгаа юм ингээ ийм байна. Айгу хэцүү нохоотой айлууд бас байна тий. Нохоо мууртай эсгэж мэддэхгүй айлууд ч байна. Ялангуяа муур бол нэг мал эмнэлэг рүү авч явахаас өөр авч гарахгүй шүү дээ муур ч тийм мэддэгчгүй. Тэгэнгүүт ингээд өөр үт юм аа. Одоо яг анх бол иймэрхүү байдлаар гарсан юм шиг байна би ойлгож байна. Тэгвэл гэрийн тэжээр амтны тухай хууль гэ байгаа гэд. Иймэрхүү юм дээр ингээ хууль айгүй хэрэг болж байгаа. Төрийнхөнтэй дараагийн хууль гаргахад амтны буюу амтантай хүмүүсийн эрх ашигыг хамгаалаад наад юмнууд ч болохгүй байгаа бол гэрийн тэжээр амтны тухай хуулиар шийдчих юмнууд бүгдээрээ байгаа. Тэгээд болж байгаанууд нь угаасаа төлбөр мөнгө авахгүй. Тэгээ мөрөөрөө явж байгаа. Цөөхөн айлтай ч гэдэг юм уу гайгүй сөөхүүд л зөндөө байгаа шүү дээ. Тийм бол ямар ч хэрэггүй. Тэгээ дараагийн шатн дээр бол хасагч ухаа. Тэгээд саврын төгөрч гэсэн санал өгье гэд хэлээд ярьсан. Яг энэ би нөө бэлгүнтэй адилхан нөө хууль зүүн яам мэдэрдэг нэг илүү нэг нарийн мэдээлэлгүй. Яг сайтуудаа авсан мэдээлэл ирээд л одоо түүний дүгнэлт бол тэр байхгүй яг. За сайтаас авсан мэдээлэл ирээд байна. Тэгээд яг хоо тэгэхээр энэ дээр бас нэг юм байна л та нөө гэрэн дэжүүн амтны тухай хууль дээр нохоо муунахаа ялгацыг авах хаана зугаалж болох хаана зугаалж болохгүй ингээ бүх за нарийн цаагаад өгсөн байгаа шүү дээ тий. Тэр талаар мэдээлэл муутай байгааг бас нэг шинж байна тий. Тэр нөө нэг сөөхийн дарга нар чинь тий. Тэгээ нөгөө талдаа бас тэр асран хамгаалагч нар нөө нэг одоо тэр хуулийн ингээд мэдээний сайтуудтай гасан дараа ингээд бид сэтгэлүүд нь харж байгаад дэмжсэн хүмүүс маш их байлаа. Тэр чинь зөвлөлтөө. Яагаад тэгэхээр нөгөө асран хамгаалагч нар маань өөрсдөө аягүй хариуцлагагүй байдаг байхгүй. Нохоо мунахаа баасыг авдггүй. Амар том нохоо дагуулчаад шууч юуг нь зүүдгүү тий. Тэгээд тэр чинь өөрөө тим юмнаас одоо игдүүдсэн иргэд бол тийг дэмжих нь аргагүй байхгүй. Тэгтээ гол нь тэр сөөх мөнгийг тусдаа гэж нэмснээрээ тэр асуудал шийдэгдэхгүй. Харин ч бүр сөөхөд мөнгө төлсөн юм чи баасаа авахгүй. Яг сөөхөд тим их юм төлж байгаа юм гэсэн. Тэр тал руугаа сөрөг юм бас гарч магадгүй гэж харагдаж байгаа байхгүй тий. Тэгээд манай нөхөд ч гэсэн оршин суугчих уу гээл. Одоо тэр сөөх мөнгө төлөөд эхэлчихэр чинь тийм өндөр төлбөр төлөөд эхэлсэнгүүд хүмүүс бүр нөгөө нэг баг эргээд нохооны бас авах нь эргээд сөөхий ажил гэж харддаг болдог юм байна тий. Тэгэхээр хэцүү байхгүй л чинь өөрөө одоо жишээ нь би одоо юу гэдэг эхлүүн тэнд гэртээ байж байгаа нохоослуулаад одоо юу гэдэг нэг циркэн тэнд явж байхдаа манай сөөхөөс би ингээ гараа авчлаа шүү дээ. Тэгсэн мэс нохооно бас авахгүй удаж болох нь шүү дээ тийм. Мэдчлийн юм. Тэгэхэд яг гинж амтны тухай хууль дээр бол нохоо мунахаа ялгцыг заавал авах хэрэгтэй авахгүй бол одоо нэг зөрчлийн үйлрээр орол холбоод ингээд явуулсан байгаа шүү дээ. Хаач явж исэн байхгүй тэр чинь тийм. Тэгэхээр чи илүү өргөөрөтэй асуудал болж байгаа байхгүй тийм. Тэгэхээр нэг тийм хариуцлагагүй нохоо мөр эзэмшигч нараас болж нөгөө нэг эргээд нохоотой нохоогүй хүн хоёрын дунд тийм үйл ойлголцол маш их үүсэж байгаа нь одоо саний тэр яриа одоо тэр төсөл юм биш үү тэр төсөл ярьж ихснийг дэмжиж байгаагаар харагдаж байгаа байхгүй асар ихээр дэмжиж байгаагаар харагдаж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр хариуцлагатай юу дээр нохоо мунхаа басыг авчих хэрэгтэй байна тийм. Ер нь саяных шиг одоо гэрэн дэжүүн амтны тухай хуулийг батлуулах явцад одоо хамгийн бэрхшээлтэй байсан зүйлсүүд нь яг юу байсан бэ? Одоо ард иргэд одоо юу гэдэг чинь ингээд одоо санал авсан гэж байгаа шүү дээ. Иргэдээс санал аваад тэгсэн чинь тэр дунд эсвэл одоо ингээд одоо өөр бусад асуудал зөндөө байхад юу гэрэн дэжүүн амтны тухай хууль вэ ч юм уу магадгүй тиймэрхүү хандлага бас ажиглагдсан байх. Тэрийг одоо яаж арга хэмжээ авчихсан бэ? Яг бид нар жишээ нь сошиал орчинд бол бараг 10 хэдэн мянган санал авсан. Яг бид гарын үсгээр бол стасорын жил болгон зохион байгуулдаг би позитив өдөрлөг тэгээд Монгол улсын сагсумгийн лигийн тоглолтын дээр хүртэл ингээ хүмүүсээс гар үсэг болоод бас би бодит гар үсэг болоос 10 мянган тийм санал авсан. Тэгээд яг уу дэмжиж байгаа хүмүүс бол маш их байгаа. Зөвөр тэн дээр эсэргүүцэх хэсэг бол ихвчлэн нохоо муурын замбар үржүүлэгч нар ч юм уу тийм хүмүүс байсан. Бас асуудлыг өнгөцхөн хардаг. Яг чиний хэлдгэр тэ хүүхд өгчтэй асуудал хэцүү байхад тийм би үлдэх хүүхдтэй гэдэг. Чи эмтний асуудал яриад байна гэдэг. Тэр хүмүүс ингээд асуудлаа өнгөцхөн хараад байсан л та. Тэвнэр яг цаллагын хэмжээгээр тайлбарлаж байсан. Тэгээ төсвийн одоо түүний ярьдаг
төсвийн зардал мөнгө чи ингэж хүн одоо хүүхдийн эмнэлэг барих мөнгөөр нохоо устгаад ихтэй жил болгон гэдэг ингээд тайлбарлах арай гайгүй нөө сөрөг хандлага нь гайгүй нааштай эргээд бас одоо жишээ нь гэмтлийн эмнэлгийн судалгаан дээр жилд ингээд 4,000 гаруй хүн нохоонд хазуулж очдог гэж байгаа юм. Жил болгон дунджаар тэр чинь өдөрт баг 10 гаруй хүн нохоонд хазуулж очиж байгаа. Тэгэхээр тэр чинь өөрөө одоо энэ хууль батлагдчихэж тэр нохоо мөр эзэмшигч асран хамгаалагч нар маань хариуцлагатай болох юм бол тэгж олноороо нохоонд хазуулах хүний тоо багасах байхгүй тийм. Тэгээд нэг нохоонд хазуулсан хүн бидний судалгаа гаргасан чинь нэг нохоонд хазуулсан багадаа 500 мянга дээшээ 10 сая хүртэл төгрөгийн имчилгээ нэг зардал гаргадаг. Тэгээд тэр нь нөгөө нэг юу зарим хүмүүс нь одоо 100 сармаараар жил миллион нэг хөдөлмөрийн чадвар алддаг ч юм уу тийм. Энд чинь айгүй том охирол байхгүй тийм. Тэгээд дээр нь нийт нохоонд хазуулсан хүмүүс 90 гаруй хүн баг 95% хүн дандаа эзэнтэй нохоонд хазуулсан байдаг. Тэгэхээр тэрний дахиад хамгийн харамсалтай нь тэр 90 гаруй хувийнх нь эзэнтэй нохоонд хазуулсан хүмүүсийнх нь баг талаас илүү 14-өөс доош насны хүүхдүүд байгаа байхгүй юм өрөвдмөр тийм. Тэгээ ихэнх хазуулсан тохиолдол дандаа гэр оролт болж байгаа. Тэгээ гэр оролт байгаа иргэдийн тийм одоо өндөр төлбөртэй тийм эмчилгээний нөхцөл байдалд оруулж ин дээр нь хөдөлмөрийн чадрыг алдуулж ин хүүхдийн хичээлийн тасалдуулж ин тийм. Тэгэд ингээд энэ миний бас дахиад тайлбарлаад өгөхөөр хүмүүс нэрийн хөлч нь хэрэгтэй юм гэсэн юм хандлага нэрээ нэг гайг болж ирж илээ л дээ. Тэр нохоо үржүүлэгч нар бол үржүүлэгч нарт одоо нохоо үржүүлж муур үржүүлж мөнгө олдог нөгөө нэг одоо тийм ажил хийх дургуй ч юм уу залхуу нөхдүүд байгаа шүү дээ. Өөр мөнгө олох чадваргүй ч юм уу тэг боосралгүй ч юм уу тийм нөхдүүд бол мэдээж эсэргүүцэх нь тодорхой байсан л да. Тэгээ мэдээж бүхэн таалагдах албаа олон асуудлаа томоор шийдэх гэж явж байгаа зорилготой үедээ сайн тайлбарсны дараа бол ер нь хүмүүс айгүй эрэг болж эхэлсэн. Тэгэхээр өөрөхдөө гэрийн дэжвэр амьтны тухай хууль нь зөвхөн гэрийн дэжвэр амьтны эрхийг хамгаалж биш эргээд нөгөө нийгмийн өөрөхдөө хүмүүсийн эрхийг ч мөн давхар хамгаалаад тэгж байгаа юм байна. Окей. Энэ дээр бас хүмүүс ерөнхийдөө бас буруу ойлголттой байд юм санагдсан. Нөгөө нэрнээс нь болоод ч юм уу зөвхөн ингээд амьтны эрхийг ингээд хамгаалах гэдэг ингээд. Тэгэхээр тэр тал дээр бас анхаарах нь зүйтэй байх нь. За тэгвэл нийгмийн өрөөнд болохоор ингэж шийдэж байгаа юм байна. Одоо миний хувьд одоо жишээлбэл би өөрөө болохоор мууртай. Тэгээд одоо гэрэн чивэр амтантай над шиг иргэн болон эсвэл нэг ерөөхдөө тэр талаар нэг ойлголтгүй ч юм уу тиймэрхүү хүмүүс энэхүү хууль нь яаж нөлөө үзүүлж байгаа. Одоо өдөр тутамд нь үзүүлж байгаа тийм том нөлөө байгаа юу? Сая бол тэгээд дандаа яг макро түвшний том орчны бохирдолтой төсвийн зөв зарцуулалт одоо хүний эрх тэр хүчирхийлгээ тиймэрхүү юмудаар ажиллаа. Микро түвшиндээ бол айгүй ингийн, харцангуй ингийн. Яг гэвэл Монгол улсад хуулаа айгүй энгийнээр бичдэг. Бусад уулсан бол жишээлбэл одоо Америкийг бодоход би сая Америкт хуулиар сурж байхад бол ч ингээл холбооны нэг хууль 50 мужтай 50 мужийн 50 өөр хуультай хаанаас нь болох яах юм айгүй төвхтэй. Тэр нь өөрөө бүр ингээд том судалгааны ажил болчдөг. Монголд бол тийм харцангуй гайгүй. Legal info төр бүгд байгаа. Нэг Google дээр гэрийн дэжвэр амьтны тухай хууль гэж гаргахад шууд гараад ирж. Тэгээд харцангуй энгийн хэллэгээр байдаг ихэнх хуульч тэр энэ хуулийг ч гэсэн анханасаа боловсруулж захтаа дэвтэр саврын зүгээс алуулах хүнд наалтах хууц байдлаар л хийжсэн. Тэгэхээр энгийн одоо амьтанд хайртай хүн өөрөө амьтантай хүн бол хүчирхийл гэдэг хэсэг рүү н очиод за хүчирхийл гэж юу ийм юмнууд болохгүй юм байна. Би ийм юм харуул тагтаад хандах юм байна. За тагтаа бас ингээд жоохон мэдхгүй бодлоод чивэл төрчлийн тухай хууль дээр байгаа тэрийг очиод харчихад бол тэгээ ингээд ингэдэг юм хэрвээ та яг мэдхгүй байгаа бол энэ дээр ийм заалт байгаа та энийг ингэх ёстой гэл тэгэхэд ямар ч тагтаад торхчих гэх. Нөгөө талаасаа ч гэсэн амьтантай хүмүүс ингээд дээд айл ч юм уу доод айл ч юм уу танаас хөөхөн байрны хэн нэг айл ямар нэгэн одоо ялгацаа цэвэрлэхгүй ч байдаг юм уу хүүхэд айлгаад ингээд том нохотойгоо өдөр болгоо ингээд лифтэнд оруулж ирээд яагаад тиймэрхүү юм байвал бас адилхан хасар хамгаалагчийн эрх үүрэг гэл байгаа. Тэгэхээр тэрийг нь олчж үзэл үүрэг гэдгийг хараад за чинь би эндээ таарсан хөтөлгөө хошууфч юм хүнтэй байх хэрэгтэй юм байна шүү дээ. Тэгээ муурыг бол цүнхэнд хийчин. Тэгэхээр мууран дээр бол нэг хошууфч гэдэг юм байхгүй. Нохоо ч гэсэндээ ингээд бүр юурга күр төргөө хийчдэг жижиг нохооч байна. Тэн дээр бол хошууфч байхгүй. За тэгээд авчаарх ч юм уу том бахар болоод ирэхээр хошууфч яалтчгүй олон нийтийн гадар зүүх хэрэгтэй. Ингээд тэр бүгдийг бол уусаа хуулиар зохицуулсан байгаа. Тэгэхээр яг залхуурлгүй
хуулаа хараад эсвэл зүгээр ингээ хийдэмээс сандраад би яах вэ энэ ингээ миний дургу хүргээд байна ч гэдэг юм уу тийм байдлаар биш. Яг ингээл нэг Google-тэй л харчихад бол уг нь болох юм байна. Тэгэхээр ер нь нийт иргэдтэй гэрийн тэжээр авны тухай хуульч гэлгүй бүхэл хуулийн дээр л дээ. Яг тэгвэл хууль гэдэг чинь иргэдэг л зохицуулах гэж байгаа. Иргэд л өөрсдөө амлахгүйг нь шийдэх. Яг го төр мэдээж ингээ хэрэгжүүлнэ гэж байгаа ч гэсэн төрийн хэрэгжүүлэх хэсгийг иргэд л шахаж шаардж явах юм чаа. Нийт сонсогчтой бол хамгийн гол уриалах юм бол хуулаа яг нэгнгүү. За ядаж бүх төрлийн ихэд ингээд төрөлийнх нь гарчгийг харж агаад ирэх үүрэг нь юу юм, хүчрхийл гэж юу юм гэдэг яг өөрөөр сонирхож байгаа юмудаа хараад явчвал айгу их асуудлууд ер нь шийдэгдэх боломжтой. Тэр хуулийн дээр алуулах бүрэн дүүрэн бүгдийг л зохицуулсан л байгаа. Одоо үржүүлэг гээд тусгай зөвшөөрлөгээ тийм харилцаанууд ч гэсэн зохицуулсан яг бүхэллэг юм бие даасан хууль байгаа. Одоо бидний санаанд одоо гэрийн тэжээр амтан гээд одоо хэлэхэд л шууд одоо нохой муур бууж юм тийм үү? Одоо жишээл тэр хууль дээр зөвхөн нохой муурыг заасан байдгүй эсвэл гэрийн тэжээр одоо тойт ч юм уу, яс мэлхий ч юм уу, загас магас тэр хүрээнд хэр орсон байт юм бол нэр томьёоны тухайд. Тий, нэр томьёоны хувьд бас яг нэлээд маргаан гарч ирсэн юм. Монгол улс ч бас онцлог мэдээж тав шумаал гэх бүр ингээ хуулийн тодорхойлолттой. Тэгэнгүүт тэжээвэр амтан гэх бас нэг ойлголттой. Тэр нь болохоор одоо манай фермийн амттыг хэлж байгаа дахиа тэжээдэг аж ахуйн зорилгоор үр шимийг хүртэх зорилттой. Тэгэнгүүтээ юугаараа ялгарч ийнө гэхээр яг тийм үр шимийн зорилтоор биш яг ингээ асран хамгаалах зорилттойгоор байлгаж байгаа тийм амтныг л хэлж байгаа. Гэхдээ одоо загасвал жишээ нь ингээд яаж байгаагаас хамаарат аль аль руу н орж болохоор авах загасны ферм ажиллаж болно те гол иргэдэд ус тогтоож агаад ингээд тийм аж ахуй эрхэлдэг хүмүүс байна. Эсвэл гэртээ нэг аквариум байна. Ингээд тэр бол яг мэдээж хамгийн том хоёр төлөвлөл нь өөрөө нохоо муур. Тэрнээс биш бусдын ч гэсэн ингээд яг утга агуулгаараа ороод явчихж байгаа. Тэгээ нөгөө нийгэмд нэг асуудал үүсгэж байгаа хоёр нэг нохоо муур хоёр уу? Муурч биш те нохоо. Тэгээ нохоо тийм муур л ер нь яа. Онцны муурч бас зэндээ нөгөө өвчин дамжуулах халдварыг дамжуулах тийм нэг бас нэг хөдөлгөөн болчиход байгаа болохоор гол зохицуулалт нь тэр хоёр дээр тулгуурласан болон тэгээд саний бэлгүүний хил дээр задлаад мэдээж зааж өгөх стампд байгаа учраас яг гэртээс мэлхийд ижийдэг хүмүүс аалз маалз янз янзын экзотик хэмжээтэй хүмүүс байгаа. Тэд нар бол гэхдээ мэдээж нийгэм рүү гардггүй учраас асуудал үүсэх нь байна. Ирэх үүрэг ч гэсэн яг нэг нохоо мууран дээр нохоон дээр хэлсэн байгаа. Нохоон дээр л илүү заасан байгаа л да. Тэрнээс яст мэлхийн хуршивч зүйлэх тийм үү тийм. За өнөөдрийн ерөөхдөө манай podcast нэртэй подкаст маань болохоор өндөрлж байна. Тэгээд төсөлтөн гэж хэлэхэд ерөөхдөө одоо босоод энийг магадгүй энэ подкастыг заавал амтнаж идэг хүн гэхгүй, амтнаж ихгүй зүгээр хүн ч үзэж байгаа. Тэгэхээр тийм уриалах зүйлийг хэдхэн өгүүлбэрт багтаагаад хэлээч гэвэл та хоёр маань юу гэж уриалах вэ хүмүүст? Би бол товчгоо хэлэхэд саяны хэлснээр дахиад давтаал хэлье. Хуулиа уншаал. Хууль нь бол монгол хэл дээр одоо энгийн үг хэллэгээр байгаа. Орлоход бол Google дээр нэг 5 хичээл олцохоор гэрийн тэжээр авны тухай хууль гэл хамгийн дээр нь гараад ирнэ. Тэгээд тэндээс сонирхож байгаа юм хараад уншаад үзчихэхэд ядаж болох юм уу гэдгээ мэдчихвэл тэгээ болохгүй байвал цагтаа хандна. Болох юм бол одоо яг хуулиараа энийг зөвшөөрчдөг юм байна. Тэг бас тэрэн дургуутаа байвал бас хуулиа өөрчлөлөх хүсэлт санал гээл иргэний эрхүүд байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр ажиллаа. Тэрнээс биш зүгээр ингээ хийдэм болох юм уу хүүшээ энэ ч одоо гэдэг тэгж хандах. Юу жоохон уян хатан хандах нь. Жоохон ингээд өөрөө нэг жоохон судлаад үзчихээд болохтай андаа тийм уншаад газ. Тийм л андаа. Таны зүгс. Тийм би бас яг л тийм байна. Одоо энэ нэгэнт бид нэг ингээд бас нэг юм барих юмтай болчихлоо тий. Өмнө нь одоо жишээ нэг хүний нохоор айлгачлаа гэхэд тэрийг ингээд тухайдаа бүхэндээ хохироолох зэрчдэг байсан л одоо бид нар одоо нэг хүн хүүхдэн толомлоод нохоо баалгачаад хүүхдэд тулуулж яхад нь тэжүүд нохоо баалгачаа яваад өгдөг. Зөв тухайд хэрэлдээл хоцордог байсан бол одоо бид нар барих юмтай болчлаа тийм. Үзүүлээд маргаан үсгээд хариуцлага тооцоолох боломжтой болчлаа. Тэгэхээр тэр яг бэлгүүний хэлдгээр сайн уншаад судлаад одоо хэрэгжүүлэх дээр бүгдээрээ л гар бие оролцсомоор байна. Одоо сая чинь манай хууль бол гэрэнчийн тэжээр амтны хууль бол бид нар Монголд анх бэлгүүний хэлсэн шиг анх удаа анхдагч хууль учраас маш нарийн заалтууд нэрвчилж оруулсан заалтууд зөндөө. Одоо чинь Европын зарим орнууд ярьж байхад ингээд олон 100 жил
суурин соёлын ишлэр амьдсан хүмүүс чинь хоогоо зодож болохгүй гэдгийг хуулийн дээр байхгүй байх. Яг л тэр хүмүүс хуулиа заавал хэлүүлэх шаардлага доторх ухамсар нь мэдсэн суудсан хэдэн зуун жил суудсан. Нохоо басыг авах хэрэгтэй гэдэг нь заавал хөөжлөх шаардлагагүй. Тэр нохоо зодтуулж болохгүй ийм юмнуудыг ингээд заасан. Тэгэхэд манай бид нэр бол бүр нэрлэлээ заагаад өгсөн байгаа. Тэгэхээр хүссэн хүн зөв legal info-оор ороод дуртай юм уншаад бид энэ дээр хүнтэй маргаж болох юм байна. Энэ бол нохоод ижиж байгаа юм бол одоо чинь би ийм үүрэгтэй юм байна, ийм эрхтэй юм байна гэдэг тодорхой болцсон байгаа шүү. Тэгэхээр та хэд мань ороод уншаад судалцаарай л гэж хүсмээр энэ даа. За өнөөдрийн манай подкастт хүрэлцэн ирсэнд цаг таваа зориулсанд баярлалаа. За тэгэхээр та бүхэндээ манай подкаст нэмийн эхний дугаар хүрлээ. Тэг бид нар цаашдаа олон сонирхолтой зочдыг урьж оролцуулан тэжээ өрөмтний тухайн асуудлуудыг хөндөж ярих болно. Та бидний дэмжихийг хүсвэл subscribe дараад бидэнтэй хамтаагаарай. Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.